2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын их хурл дүргэн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт дүргэн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2026 оны 6-р сарын 18-19-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр хууль зүйн мянган ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн мянган ороо 2026 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслүүдийг зөвлбөрөөр хэлэлцсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.8%-аар дэмжсэн болно. Улсын их хурлын дэд дарга эрхэмшүүдээ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагатай холбогдсон боловсруулсан эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх хууль зүйн мянган орны санал төгөлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.